Дэлхийн боловсролд хүрэх таны гарц Неон өдөв боловсролын төв. За сайн байна агшаа. Өдрийн мэнд. Өнөөдөр Австрали улсын талаар, Австралид хэрхэн сурвалцах талаар ярьж байгаа. Юун төрөнд яагаад ер нь Австрали улсад суралцах ёстой вэ талаар та мэдээлэл өгөөч. Аюу олон шалтгаан байна. Нэгдүгээр Австралийн боловсролын систем бол олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн. Ерөөсөө university гэдэг нэр хойноо тавьсан л ах юм бол их сургууль, тэр их сургууль нь магадлал итгэмжлэгдсэн дэлхийн топ 1000 дотор ингээ эрэмблэгдэж байгаа ийм сургуулиуд гэсэн утгатай. Тоолоон сургууль нь бүр ингээ топ 100-д ордог байхгүй юу? Тэгэхээр ерөөсөө Австралийн их сургууль сурнаа гэдэг чинь дэлхийн ерөн топ сургуульд сурж байгаа гэсэн утгыг шууд илэрхийлж байгаа. За зарим орн дээр болохтой зэрэг ингээ university гэдэг нэртэй хэрнээ яг ингээ бүртгэлгүй, эренбэнд ороогүй, энэ төр сургуулиуд аягүйх байдаг. Тэгэхээр яг боловсролын чиглэлийн үнээс зөвлөгөө аваагүй хүмүүс маань ийм алдаа гарах гэдэг. Аягүй өндөр төлбөртэй сургуульд очиж сурчдаг. Тэгээд дараагийн зэрэгтээ сурах гэсэн чинь нөгөө сургуулийг нь олон улс хүлээн зөвшөөрөхгүй. Ийм асуудлууд гараад ирдэг. Тэгэхээр Австралид бол ямар ч ийм асуудал байхгүй. Их сургууль сурсан бол хүлээн зөвшөөрөгдсөн, коллежид сурсан бол хүлээн зөвшөөрөгдсөн гэсэн ийм олон улсын төвшний чанартай, чансаатай ийм сургуулиуд байгаа болохоор ерөөсөө л тийм шалтгааны үүднээс энэ дэлхийд даяар нийт оюутан залуус Австралид очиж суралцах хүсэл тэмүүлэлтэй байгаа. Нэгдүгээр шалтгаан бол ерөөсөө л. Хоёрдугаар шалтгаан бол унган ангилалтай орчин. Бид нар ингээд англи сурах маш их хэрэгцээтэй байгаа даа шүү дээ. Тэгэхээр англи хэл гэдэг бол одоо ерөөсөө шинжлэх ухааны хэл болсон. Мэдлэг мэдээллийг дэлхийд даяараа бид нар англиар солилцож авч байна. Тэгэхээр англи хэлтэй байж бид нар мэдлэг боловсралтай байх гэдэг шүү дээ. Англи хэлийг яаж сайн сурах вэ гэхээр орчинд нь очиж сурна. Тийм итгэл орон байна. Англид очиж суралцж болж байна. Америкт, Канадад, Австралид, Шинэ Зеландад. Нэг нь бол Австрали, тэгэхээр яалчгүй юм хоёр үндсэн шалтгаанаар бол Австралид очиж заашгүй суралцах шаардлагатай байна. За тэнгууд дараагийн шалтгаан нь бол ингээд хувийн шалтгаан гараад ирдэг байхгүй юу? Цаг агаарын, цаг уурын. Энийг ерөөсөө хүмүүс бодож байгаагүй дандаа ингээд англи хэлтэй топ сургууль гэж яваад байдаг. Яг ингээд очиод амьдраад өмнө нь өөр газар ингээд амьдраа сурч исэн хүний хувьд хүний ингээд амьдарч байгаа орчин хамгийн чухал гэдэг. Монгол хүн ч өөрөө юм хуурай нарлаг орны хүн шүү дээ. Ийм гоё нарлаг орны хүн бүрхэг газар очичхоор айгу депресд орох гээд байдаг. Стресстэй ингээд гониглаа цаанаасаа. Тэгэл бид нар Монгол бороо орохоор чинь тэгдэж ш банштай цай игээд идчихмээр өдрөө наа энэ төр гэл гониглаа те. Гэтэл англи энэ төр очиод сурчгаар яах вэ гэхээр ер нь ихэнхдээ бороотой, манантай, бүрхэг. Би бас өөрөө Европт нөө солилцооны оюутнаар Австрч сурч исэн. Ингээд бүрхэг болоод ингээд тэр чигээр чинь хүний сэтгэл санаа нөлөөлчдөг байхгүй. Тэгэхээр миний дараагийн шийдвэр юу юм бэхээр би дараагийн зэрэгтээ сурах юм бол нарлаг оронд очиж сурах юм байна гэсэн юм хувийн шалтгаантай гэсэн. Бороон дуртай, ман дуртай тийм хүмүүс ахын бол англи гэ те Европын орнуудыг гой сонгож болж штэ. Гэтэл нарлаг орон дуртай, нартай цагаар дуртай, юм хуурай цагаар дуртай юм ах юм бол Австрали бол ерөөсөө номер 1 сонголт нь. Нэмэх нь бас нэг газар хөдлөлтөй асуудал гэдэг. За нэлээд амар штэ. Ингээ габайшиндаага хөдлөн те. Тэгэхээр Шинэ Зеландыг бас нэлээд сонирхож байгаа. Шинэ Зеланд ч өөрөө байгаль аягүй сайтай, англи хэлтэй суралцахад аягүй боломжтой гоё орн. Гэхдээ нэг асуудал нь газар их хөдлөөд идэг. Гэтэнгүүд Австрали болоод ингээ тийм асуудал болчихж байгаа байхгүй. Тэгэхээр энэ газар хөдлөл цаг агаарын асуудлаас шалтгаалаад бас Австралид очиж сурах бол нэг юм. Австралид сурах ямар боломжууд байдаг вэ? Тэгэхээр ийм олон давуу талтай. Тэгэхээр хүн болгол Австралид очиж сурмаар байгаа шүү дээ. Тэгээд асар олон дэлхийн нийтээр л улс орны залуучууд бүгдээ л Австралид сурмаар байна, Канадад сурмаар байна, Англид сурмаар байна. Тэгэхээр энийг дагаа юу өсөж байгаа өрсөлдөөн өсөж байгаа. Тэгэхээр өрсөлдөөн дундаас юу өсөж байгаа гэхээр дараагийн асуудал нь төлбөрийн асуудал өсөж байгаа. Өрсөлдөө үүснэ. Тэгэхээр тэр сургууль тэнцэх боломж одоо уламл холдоод байна гэсэн үг тийм. Тэгээ нэмэх нь төлбөрийн асуудал. Уламл төлбөр өндөртэй болоод байна. Тэр төлбөрийг төлөх чадвартай хүмүүс нь очиж сураад байна. Чадахгүй бол өөр газар руу явдаг ч юм уу ийм өрсөлдөөн үүсэж байгаа гэсэн үг. За тэгэхээр яг очиж сурья гэдэг юм бол 3 үндсэн чиглэл. Нэгдүгээр хэлний бэлтгэлээр очиж болно. Энэ чиглэлээр сонирхож байгаа юм бол тэтгэлэг энэ төрөж өрөөсө бодох хэрэг байхгүй. Өнөөдөр англитэй орон чамааг англи хэл сурахын төлөө тэтгэлэг өгдөг газар байхгүй гэж ойлгож байгаа. Тэгэхээр нөгөө нэг ямар газар хэлний бэлтгэлтэй явж болох уу гэхээр боловсрлоо сурталчилж байгаа Азийн орнуудаар илүү одоо түлхүү тэтгэлэг өгөөд нь шүү дээ. Тэр газар л бол хэрвээ англитэй сураагүй байх юм бол тэр орных нь хэлийг сурыг тэтгэлэг авъя гэдэг юм бол энэ Азийн орнуудаар боломж байгаа. Англитэй орнд хэлний бэлтгэлээр тэтгэлэг байхгүй гэдгийг бол ерөөсөө англи анханасаа л ойлгох хэрэгтэй. Дараагийнх нь бол эмсүүд дипломын мэргэжлэр явах боломжтой. Нуужаанаар, тогоочоор, совилогчаар ийм мэргэжлүүдээр бол явах зөндөө боломж байгаа. За энэ бол нөгөө хэлний бэлтгэлээсээ давуу тал нь мэргэжил эзэмшиж байгаа. Тэгээ очиод сурж явах ёстой ажил хийх боломжтой. Австрали сурж байгаа оюутнууд 24 цагийн 7 хоногт ажил хийх аль биесний хэрэгтэй байгаа. Тэгэхээр сурангаа ажиллах боломж тэнд үүсэж байгаа. Тэгээд ялангуяа тэр эмсүүдийн мэргэжилтэй хүмүүс илүү нэг ажил хийх боломж, ажлын байр ихтэй гэсэн үг. Дараагийн боломж нь дээд боловсролоор явах. Яг бакалавр, магистр, докторын зэрэгээр явах боломжтой гэсэн. За тэнгууд энэ дээр нөгөө дараагийн асуудал нүүсээр нөгөө өндөр төлбөртэй газар штэ. Ер нь Австралийн топ сургуулиуд дунджаар 40 мянган австрали доллар, бараг 100 сая төгрөг
жил төлнө. Бакалавр бол 4 жил, зарим нь 3 жил, 300 сая төгрөг, 400 сая төгрөг. Магистр бол 2 жил сурна гэдэг ийм төлбөрийн асуудлууд үүсчихэж байгаа. Тэгэхээр тэтгэлэг яах вэ гэж хүмүүс асууж штэ тий. Тэгэхээр тэтгэлэг бол ер нь хуваар ярьдаг. Хамгийн нийтлэг нь. Одоо бид нар албан ёсоор ингээд 220 гаруй сургуультай гэрээтэй зуучилж байна. Тэгэхээр ингээд тэрээр одоо материалаа бэлдүүлээ зөвлөгөө аваа явж байгаа хүмүүс маань 10%, 20%, 30%, 35% те энэ тэтгэлгүүдийг сургалтын төлбөрөөс авах боломжтой байдаг. За зарим нь бол зөвхөн Монгол оюутан зориулсан 10,000 австрали долларын тэтгэлэг гэх мэтчлэнгээр ийм тэтгэлгүүд бол авах боломжтой байгаа. За бүр одоо стипендтэй бүтэн тэтгэлэг гэдээ явах юм бол судалгааны чиглэл рүү л орж иж байгаа. Магистрийн түвшиндээ л орно гэсэн үг шүү дээ. Тэрнээс наагур бол бүтэн стипендтэй тэтгэлэг гэж юусаа асуух одоо хэрэг байхгүй, угаасаа байхгүй. Тэгэхээр бүтэн стипендтэй тэтгэлэг сонирхож байгаа хүмүүс байх юм бол магистрийн түвшин судалгаа руу орж иж, доктор руу орж иж тэр тэтгэлгүүдийн эрх нь нэгдэж байгаа гэсэн үг. За тэгээ Австралийн тэтгэлэг ингээд сонирхож байгаагаар вебсайтууд руу орохоор IPRS International Postgraduate Research Scholarship гэдэг ийм өөрсдийнхөө ингээ нэршлэр энэ төр өгсөн айгүй олон төрлийн тэтгэлгийн боломж байгаа. Бүгдээрээ судалгаан зориулсан гэл тэгэл өрн тавч ойлгоцсон байх хэрэгтэй. Тэгэхээр ийм боломжууд ийм өргөн царууратай шүү дээ. Тэгэхээр Австралид яаж суралцгаа гэхээр аль төвчөнд очиж сурах гэдгээс шалтгаалаад бэлдэх материал өөр байна. Виз гаргалтын эрсдэл өөр байна. Тэтгэлгийн боломж өөр байна. Тэгэхээр бичлж иж бидрээс зөвлөгөө авах ер нь авч иж үр дүнтэй байдаг. Тэрнээс одоо ерөнхий одоо хоёлын видеогоор яриа гэдэг юм бол дуусахгүй их одоо мэдээлэл байгаа гэсэн үг тийм. Тэр нөгөө ямар төвшөнд яаж сурах одоо зорилгоос хамаарна гэсэн юм шүү дээ. Тийм, зорилгоос хамаарна, төвшнгөөс хамаарна гэсэн үг. За, гоё мэдээлэл өгсөн багш та баярлалаа. За баярлалаа.